Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Resilience хөтөлбөрийн төгсөгч Нинагийн туяа эгчтэйгээ, туяа цэцэгчтэйгээ ярилцаад сууж байна. Тэгээд та өөрийгөө танилцуулаад эхлэх үү? Ер нь манай Resilience хөтөлбөрийг сонгосон шалтгаан юу вэ? Юу болж исэн бэ гэд тэр сэдвээс бас ярив. Энэ сэдвээр бас яриад өргөжлүүл болох юм. За, багштай энэ цах өдрийн мэндийг хүргэе. Мөн сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Янагийн Туяа гэдэг. Би 55 настай. Энэ хөтөлбөрийг сонгосон шалтгаан маань болохоор ерөнхийдөө би багшийнхаа YouTube-ээс ингээд нөгөө подкастуудыг сонсоод тэгээд их сонирхолтой санагдсан. Тэр хүмүүсийн тэр ярьж байгаа өөрчлөлт, амьдралыг таньж ойлгосон нь надад маш их таалагдсан. Өмнө нь болохоор би ерөнхийдөө өөрийгөө таньж ойлгох, амьдралын утга учирыг ойлгох гээд энэ амьдралд тохиолдсон бэрхшээлүүдийг ойлгох гээд янз бүрийн ингээд нөгөө бас л YouTube-ээс бичлэгүүдийг сонсоод тэндээс бас ингээд ойлгож ухаарсан зүйл зөндөө байдаг. Тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг авч ирсэн. Тухайн үедээ тэр хичээлүүдийг сонссны дараа надад маш гоё өөрчлөлтүүд гардаг мөртлөөнөө би буцаад нэг хэсэг хугацааны дараа буцаад нөгөө хэмдээ орчоод идэгсэн байхгүй. Одоо нэгсэндээ нэг ингээл амьдрал тохиолдсон зүйлс маань ингээл давтагдаал ингээл овоо ингээл ажиллаал явж байгаа л буцаал ингээд нөгөө уналтанд ордог ч юм уу. Амьдрал тохиолж байгаа бэрхшээл маань надад давтагдаад байсан. Тэгээд энэ бүгдийнхаа учрыг олох гэж явж байгаад ер нь багшаахаа сургалтуудыг олж мэдээд тэгээд ер нь сургалтууд нь орж эхлээд сургалтуудыг нь үдэн сонгосон баг. Тэгэхээр өнгөрсөн жил 7 сард анх 5 сард ингээд нөгөө миний мэдээллүүдийг сонсож эхлээд 7 сард анх өөртөө хайртай чаленжаар эхэлчихсэн гэсэн тийм ээ. Тэгээд 7 сард нэг хэрэгцээ тодорхойлох уулзалт хийжсэн. Тийм. Тэр жил гарын хугацаанд нэлээд том зүйлсүүд өөрчлөгдлөө тийм ээ. Магадгүй нэг сонирхолтой зүйл санагдаад та ингээд сэтгэлээр унаад тэр ингээд буцаад ингээд хожим байдалтай ордог байсан. Хуучин байдалтай ордог байсан. Буцаад сэтгэлээр ундаг байсан гэдэг нь ямар байдлаар илэрдэг байсан бэ тань дээр? Би эхлээд ингээд нөгөө ямар нэг юм ингээд сонирхол хийхээр ингээд айгүй урам зоригтой эхлээл би чадна гэж итгэждэг. Нэгжээснаа явжсанаа өөртөө итгэхэ болоод би чадахгүй юм байна. Энэ юусоо бүтэхгүй юм байна. Ер нь болохоор би энийг нэг хийж чадах хүн биш юм байна. Гэтэл өөрийнхөө нөгөө хувь заяаг одоо ийм хувьтай хүн биш юм байна. Үүнийг хүртэх хэрэггүй юм байна гэсэн байдлаар тэгэл цаа сэтгэлээр унаал тэгээд бүр нөгөө ажилласаа цухтаагаад өөрийгөө бүр тусгаарлаад харилцаа болоод бүр утасны дуудлагаач хүртэл авахаа болоод тэр мэдрэлийн засгийн талаас бол нөгөө нэг улаан бус буюу тэмцэлтэй өөрийгөө нотлох тийм ээ. Тэр өөрийнхөө үн цэнийг тэр ажилтайгаа холбоод нотлох гэж явж байгаад жоохон уналт жоохон саадтгаар очингууд доорсол буюу хар төлөв сэтгэл гутардаг тий бүр ингээ бусдаа тусгаарлагддаг төлөв рүү ордог байх нь шүү дээ. Ордог байсан мэн шүү дээ. Тийм багшаа маань багшаахаа хөтөлбөрөөс миний хамгийн чухал ойлгож авсан зүйл маань бидний мэдрэлийн систем. Ингээд нөгөө багштай саяхан хэлсэн улаан бүс за мөн нөгөө доорсол төлөв буюу хар бүс за тэгээд нөгөө амар амгалан байх тийм гой бүтээл туурах хөгжиж цэцэглэх ногоон бүс гэдэг ийм бүсүүдэд хуваагддаг юм байна. Тэгээд ерөнхийдөө болоход би ерөөсөө дөнгөж ихээс төрөөл баг симпатик төлөвт орчихсон. Бүх насаараа одоо ингээд тэмцэлдээ өөрийгөө нотлох гээд ингээд явцсан. Энэ маань одоо юунаас болсон бэ гэхээр ээж маань намайг маш багтаа хүүхэд багтаа төрүүлсэн. Тэгээд хүүхэд төрөх үед одоо хөвлөд байхад одоо ингээд эргэн тойронд нь болж байгаа яриа одоо ингээд асуудал тэр ээж хүний сэтгэл санаа хэр зэрэг байна. Тэр бүгд ингээд нөгөө хүүхдэд одоо нөлөөлж яадаг. Тэгээд төрсөн хонин ч гэсэн томчуул ингээд нөгөө хүүхэд юм чинь мэдэхгүй ойлгохгүй л гэж яадаг боловч тэр хүүхэд ингээд нөгөө
өөрийнхөө ингээ оюу ухаанаараа тэрийг хүлээж аваад амьдрал чинь ийм хэцүү юм байна. Би одоо ингэж тэмцэх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу те. Багшийн маань хичээлүүд дээр энэ бүгд байдаг. Тэгээд би өөрийгөө ийм учраас миний амьдралд ийм тохиолдож байсан юм байна. Тэгээд сэтгэл зүйн травма гэж зүйл бас байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан байгаа. Тэр ээж бага болчир байхдаа хүүхэд төрүүлгээд ингээд тээж явах хавцад 9 сарын хугацаанд маш их ичхүүр гэмшил, бусдаас буруутгаал зөвхөл ирж исэн байгаа шүү дээ. Тэр болгон биологоор дамжаад ээжийн биед урагт хурж байдаг тийм ээ. Тийм тэгээд би чинь өвөө эмээ дээр өссөн. Өвөө эмээ хоёр маань намайг 1 сартай байхад л манай хөшөө ээж намайг сүгэр хөвлөө. Тэгээд ээж маань яхахтай жоохон сурагч хөвгчнээ хичээлдээ ороо явцсан юм билээ. Тэгээд одоо намайг ерөөсөө анзаараагүй, хайрлаагүй ч гэдэг юм уу тий ээжигээ хүлээн зөвшөөрөхгүй. Нэгсэндээ би өдийг хүртэл багшаагаан сургалтанд суух хүртлээр өөрийнхөө амьдралыг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй байсан юм байна гэж ойлгож авсан. Яг тэгвэл ээжээр авгалдагтай дурггүй өөрийнхөө дурггүй байна гэдэг чинь мэдээч хүн амьдралд сэтгэл хангалуун бусал байгаа гэсэн үг. Тэгэл ээжигээ гомдоодог. Амхандаа л одоо миний намайг төрүүлсэн шүү дээ гэж ботсон ирнэ л өөрөө ирэхгүй л гомдоочдөг, янз бүрийн үг хэлцдэг. Тэгээд өөрийгөө хайрлах челленж гэд багшаагаан тэр сургалтуудад орж ирснээс хойш би ер нь өөртөө хайртай хүн гэж бодож авдаг байсан байхгүй өөрийгөө хайрладаг гэж бас зөв хоолн тодорхой хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийн. Тэгэл юм суралцсан. Өөрөө би одоо өдийн насны хүн гэхэд би өөрийгөө 55 таа гэж ерөөсө боддог нэг 30 орчим насны хүн шиг байдаг. Тэгээд бидний сургалтанд ороод өөрийгөө яг хайрлах гэж юу юм бэ гэх тэгтэл тэн донд юу байсан бэ гэхээр өөрийгөө зүгээр л байгаагаа нь хүлээн зөвшөөр. Өөртөө нэгэн сэтгэлээр ханддаг. Тэгээ эргэн тойрны хүмүүстэй гаргаж ирсэн тэр зан характер маань болохоор өөрөө өөртөөгөө л тэгж харьцажсэн юм билээ. Тэрийг аягуулсан болгож авсан. Тэр нь тухайлбал өөрийгөө байгааг нь хүлээн зөвшөөрнө гэдэг нь болохоор одоо яг ингээд нөгөө миний нас юм байна. Өндөр нам юм байна. Одоо жишээлбэл өс маань хүртэл бурдгар гэж дургүй байлаа шүү дээ өсөндөө. Миний тэгээ бас нэг хөл гар маань айгу том. Том хөлтэй гэж тэгдэгсэн. Тэгээд багшаагаан сургалтанд ингээд сууж хагаад ийм сайхан өдөржингөө чамаг ингээд авч явсан энэ хөөхөн хөл гэдгсэн чинь одоо ингээд хөлөө харахаар хөл маань айгу хөөхөр гэж Тэгэхээр ингээд хорон дотом бие хараад гоочлол тий өөрийгөө бодоод гоочлол ингээд явах тийм чамруу байсан ба шүү дээ. Тэгээ ерөнхийдөө ингээд хөтөлбөрөөдөө суугаад ингээд явж хахад танд эргэн санаж хахад юу таатай байв? Таны дотор одоо ямар цэцэг юм сургаж эхлэв тий? Багшийн маань сургалтууд дотор байдаг дандаа нөгөө нэг бие яг одоо байгаадаа авчрах тэр тасгалууд үнэхээр гоё. Тэгэл ингэ байгаа. Тэгээд эхлээд ингээ сайхан системийн манд тайвшруулж байгаад ингээ хичээлүүд заахаар миний ингээ ойлголт нөгөө толгой маань ингээ зай гарчхаар мэдээ чөлөөлөгдчихөөр ингээ хичээлээ ойлгох нь болж байгаа. Тэгэл баг юм хичээл тайвшрахгүй тэгэл нэг амьсгаатсан бачимдсан хүн тэгээ юу ч ойлгохгүй байна гээл өөрийгөө ингээ түгээл чи чадахгүй мэн гэд ингээд унагаачаад исэн байгаа байхгүй юу. Багшийн маань хичээлүүд болохоор ингээд туслахалтай. Тэгээд мөн ингээд нөгөө давтаад үзэх боломжтой байдаг нь. Тэр нь одоо маш шаятайхан. Тэгээд нөгөө хүмүүс ингээд үр дүнгээ ингээд яриад тэрийг сонсонгууд үнэхээр тэр хүмүүс ингээд өөрчлөгдөж байгаа нь. Мөн олон янзын хүмүүс ингээд ярангууд би ганцаараа зовоод байгаа юм биш юм байна штэ. Ер нь өмнө болохоор над дээр л маш их юм ингээд өөрүүлсэн юм шиг тийм ойлголттой байсан байхгүй би. Гэтэл ингээ хүмүүсээс сонсон хүн бүхэнд л энэ амьдралын энэ бүх зүйл байж идэм юм. Тэгээд өөрийгөө ингээ хайрлаад эхлэнгүүт хүн бусдыг ингээ хүлээн зөвшөөрөд эхэлт юм. Би ээжигээ маш их өрөвдсөн. Тэгэл тэр нэг жоохон хүүхдтэйгээ явж байгаа тэр сэтгэл зүйн ямар байсан бол гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээд намайг ингээ үлгэдэд авсан уурал ээж аавтаа хүртэл маш их талархсан. Гэхдээ намайг ингээд амьдрах ингээд боломжийг олгоод өдөө хүртэл ингээд амьдруулсан баг. Би яагаад амьдралаа ингээд өөр хүчээргүй явж байгаа юм бэ гэж. Гэж ойлгож авсан шүү дээ би.
Тэгээд аав ээж хоёр маань хамт амьдраагүй ч гэсэн би аавыгаа ч хүртэл би хүлээн зөвшөөрсөн. Багшийн маань сургуулийн дотор нөгөө арт терапиг хичээлээдэг. Тэгээд тэнд дотроос би юуг олж харсан бэ гэхээр би хүүхэд байхдаа нэг юм байгаль аягүй зураг дуртай байсан байхгүй. Тэгсэн чинь аавыгаа төлөөлүүлээд зураараа гэдгсэн би тэр хүнийг огт мэдэхгүй мөртлөө нөө тэр байгалыг зурсан тэр маань аав маань л байсан юм билээ. Мэдээж тэр хүн байх бол би энэ хорвоод мэдлэхгүй л байсан шүү дээ тий. Яа. Тэгээд энэ сайхан хүлээн зөвшөөрлөд үнэхээр гайхалтай. Тэмцэж, дайтаж, давшилж амьдарч байсан бол одоо ингээ амар амгалан тайван байснаар илүү ингээд нөгөө ажил маань ингээ сайхан ингээ ай зөнгөөрөө л болчдөг, үтчдэг тийм болоод байгаа. Маш гоё. За. Тэгэхээр сонсогчдод маань яг туяа эгчийн ярианаас тэр толгуурлаад нэг эдгэрэлтэй холбоотой 2 3 чухал зүйл гарч ирж байгаа учраас тэрийг би дүгнээд нэг базаад санаа өгөх гэж бодож байна. Эдгэрлийн аялал хийж байгаа үед махан бие буюу бие стрессийн гороонд байна уу? Тэ? Эсвэл би биеэсээ гараа явцсан тийм ээ? Ирээдүйд эсвэл өнгөрсөнд амьдраад байна уу? Биеэсээ салцсан байна уу гэдгийг анзаарах маш чухал. Учир нь хүний бие, сэтгэл, оюун нэг төлөвт ирж ийж буюу бүгдээрээ нэг байж ш тэнд эдгэрэл явагдана. Гэтэл зандаа ганцхан оюун санаагаараа ингээл те юм уншаал, гаднаас мэдээлэл аваад зөвхөн сургалтанд суугаал. Тиймээ зөвхөн ингээл гадагшаа ингээд чиглэлтэй байгаад ахад бид нар биеэсээ гараа явцсан. Тэгээ зөвхөн оюун санааны эрэл хийж идэг. Гэтэл тэр анхаарлыг эргүүлээд бие рүү хандуулах үед маш хэцүү. Биетэй бууж үнэхээр хэцүү. Тийм ч учраас хүн биеэсээ салах амархан байдаг тийм ээ. Гэхдээ эргээж ингэж харуулснаар бие сэтгэл оюун чинь нэг төлөв дээр ирээд тэгэд эдгэрэх эхний алхам хийгдэж эхэлнэ. Тэр туяа агчигс ярихаас сая би нөгөө нэг янз янзын мэдээлэл чиххээсээ өмнө эхлээд биеэ таатгаруулад эхлээд амьсгалаа суллаад, эрүүгээ суллаад, биеэ суллаад, булчингоо суллаад, одоо цагтаа ирээд тэр миний биед янз бүрийн чангарал байвал тэрийгээ сэтгэл зүйн аваад янз бүрийн дасгалуудаар тайлгаруулад тэгээд мэдээлэл үзэхэд үнэхээр миний ой тоон бууж исэн, бид хүрч исэн энэ үнэхээр үнэн. Би таадгараад ирэх үед угаасаа суралцах, мэдээлэл боловсруулах чинь эдгэрэх бүх чадамж чинь нэгтчин тийм ээ. Хоёрт нь туяа их шиг хэлсэн маш чухал зүйл эдгэрлийн аяллаа баг нэгдүгээр зүйлсүүд энийг сэтгэлийн аюулгүй байдлыг бий болгож өгөх тэг хүртээх орчин бүхий тэр community буюу хамт олонны нэгдэл. Тэгэхээр хэдийгээр онлайнаар боловч хүмүүс ингээд хичээл үзээд орно яг болсон байдлаа ийм юм болж юм дотор юм болж надад ийм юм байна гэд сэтгэлдээ уулзалт таашаалж ярьдаг комент орж бичдэг тийм ээ. Тэрэн дээр тулгуурлаад хүмүүс би ганцаараа биш юм шүү дээ. Тэ? Би ганцаараа ингэ эвдэрч гисэн яхаа алдсан хүн биш чинь хүнд л байдаг түгээмэл зовлон жаргал юм байна. Тэ? Бүх нийтэд түгээмэл зовлон жаргал юм байна. Чи амьдралын нэг хэсэг юм ингээд зовлонгоо хүртэл хүлээмжшөөрөд байна. Тэгэхээр нэг тийм хамт олонтой байна гэдэг. Тэгээ биедээ бууж ирнэ гэдэг бол үнэхээр эдгэрлийн аяллаа нэн чухал бөгөөд ихний алхмуудын нэг. Тэгэхээр энийг туяа агч дурдж хэлж өгсөн үнэхээр баярлалаа. Тэгээ манай Бразилийн хөтөлбөрийн 3 дахь хөтөлбөрийн төгсөгч Тэмүүлэн манай арт терапи багш болсон байгаа. Одоо болоо 2 жил болж байна. Тэгэхээр манайд дандаа хичээл төгсөгчнүүд хичээл зааж өгдөг байгаа. Тэгэхээр арт терапи Тэмүүлэн багшийн хичээлдээс орсон байна тийм ээ. Энэ бас яг хүн нөгөө нэг дандаа анализ гэдэг бодлоосоо таслагдаад ядаж биедээ далд ухамсарлага бууж ирэх боломжийг олгож байгаа. Би хичээл бүр маш сонирхолтой байсан шүү дээ. Нэг юм маш гоё юм шинэ ертөнц рүү яваад орчих шиг санагцсан надад. Зүгээр ингээд нэг шил тэгээ өнгийн будгаар ингээд зурсан юм аюу гоё тийм зураг зурагдсан. Үнэхээр гайхалтай. Тэгээд нэг юм чи бол ерөөсөө ингээд энэ дэлхийн ертөнцийн нэгхэн жижигхэн эд шүү гэсэн тийм маягийн зураг зурагдсан шүү дээ. Миний бүр аюу гоё. Маш гоё. Зүгээр ингээд өөрийнхөө биеийн гарын мэдрэмжээр ингээд тэр шилэн дээр ингээд бодож байгаа л цаасан дээр ингээд уулгачихад л тийм гоё юм гарч ирж байгаа. Тэгэхээр хүн бол үнэхээр дотор нь
хүний дотор үнэхээр гоё агуу сайхан зүйл нь хадгалагдаж, агуулгадаж, хаагдаж байдаг. Тэрийгээ бид нар ингээ гатан талаар нь ямар бүгчээ тэрийгээ гаргаж ирэхгүй. Тэгээд нөгөө ингээд яг амьдрал дотор амьдрахгүй яваад байгаа. Яа, Байхгүй одоо тий. амьдрал дээрээ Тэгээд бууж ирэхгүй. Resilience хөтөлбөр маань маш гоё. Тийм давуу талтай хөтөлбөр. Ер нь багшийн хөтөлбөр болохоор ингээд айгүй хүмүүстэй нэрэ чөлөөтэй ярилцах, хүнд итгэх болох юм байна гэдгийг би багшийн хөтөлбөрүүдээс олж авсан нэрээ. Би хинт ч нууцаа яддаг тийм хаагдцсан. Битүү цоочтой юм шиг тийм байсан. Хүмүүсийн одоо юмыг нууцыг болохоор сонсоод хадгалцдаг. Үндүү ярихгүй. Хүмүүс болохоор би хизээч нууцад хэлчихэж байгаа. Хинт ч итгэж болохгүй мэн гэсэн тийм. Тэгэхээр зөндөө олон удаа зүрх шархалсан байж болно тийм ээ. Итгэл алдсан. Олон хүн итгэл алдсан байж болох байхгүй юу? Тийм байна. Тэгээд хүн өөрөө ингээд ер нь одоо бодлороо амьдралаа бүтээж ядгаа гэдгийг бас маш сайн ойлгож авсан. Миний ингээд бодсон бодол одоо ингээд энэ хүн надад би энэ хүнд итгэж болох уу болохгүй юу ч гэдэг юм уу. Зөө надад одоо ийм юм тохиолдсон юм чинь дээ гэд өөртөө бас ингээд нөгөө буруу зүйлийг татаад идэг. Одоо эцлийн хууль, квант одоо физикт авах тий. Тэгээ та манай концерт хөтөлбөрт орж ирсэн шүү дээ. Одоо ороод явж байгаа. Маш гоё таны надад хэлсэн нэг зүйл байгаа шүү дээ. Resilience хөтөлбөрт орохоор нэлээд өндөр төлбөртэй очиж хөтөлбөрөө бас яйдаа гэд. Тэгээд нэг юм манифест тийм ээ. Хийжсэн гэд. Тэр тухай яриа. Багшийнхаа бяцлаглыг сонсоод хичээл YouTube дээр хичээлүүдийг сонсоод явж байгаад нэг тийм эхний фитнес гэж хөтөлбөр байт юм гэж мэдээж авангуудаа би бичсэн. Тэрэнд орж ил гэж хүсэл бичсэн шүү. Гэхдээ багшийн нөгөө хичээлүүдийн хооронд ялгахгүй инээдтэй. Тэгээд ингээд нэг дэвтэр дээр ингээд одоо тэр байгаа л да 2023 оны Resilience хөтөлбөрийн оролцогч Нина Огт туяагаа гараас гэ зураад 23 оны 5 сарын 27 ингээд бичсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 24 оны 5 сарын 27-ны өдөр яг төгсөлтөө уулзалтаа хийгээд айгүй гоё хийсэн. Яг үнэ тийм шүү дээ. Саяхан төгсөлтөө уулзалтаа. Маш гоё. Тэгээд Resilience хөтөлбөр маань болохоор ерөнхийдөө нөгөө хүний тархины тэр эерэг сэтгэл хөдлөл буюу мэрэгэн ухааны тархийг маань идэвхжүүлдэг. Тэгээд надад байгаа намайг хойшлоод байгаа нөгөө саботорууд буюу хойш татагч хүчин зүйлсийг маань ингээд тодорхойлоо гаргаад өгчдөг. Энэ дээр миний нөгөө хамгийн өндөр гаш нь болохоор хит завгүй байгч. Дараагийнх нь болохоор бусдад таалагдагч. Тэгээд дараагийн төгс байгч. Тэгээд бүр нэрээ тэгээд эхлээд ингээд хичээлээ үзэл явж байгаад нөгөө бусдад таалагдагч, төгс байгч, завгүй байгч гэх тэнгууд жоохон эхлээд нь гунигтай санагдсан байхгүй. За ингээд нөгөө аав ээж энэтрийгээ бас нөгөө амьдралаа одонгуудаа тэгснээ дараа нь үгүй эн чинь ерөөсөө надад айгу тийм давуу одоо нөгөө давуу талуудын ингээд сонсонгууд би үнэхээр ингээд нөгөө хүнд туслах одоо аль болох нэг хүн тус хүрч гээ нэг хүний сэтгэлийг засчих гээ тэгдэг байхгүй юу? Тэр нь болохоор хит ингээд нөгөө нэг таалагдах гад биш болоод ирэхээр би өөрөө эмпати хүн байгаа байхгүй юу? Тэгэхгүйгээр нөгөөдийнхөө буруу талд нь одоо буруу талаар нь одоо явчих юм бол нөгөө хитрхи нөгөө бусдын төлөө ингээд нөгөө өөрийгөө бодохгүй бусдын төлөө явчаад ард нь жоохон гомдол тэгээд идэг. Тийм л байсан юм лээ. Тэрийг бас ойлгож байна. Тэгэхээр таны байгалаас нагдгүй заяасан зарим нь байгалаас заяамал тийм ээ. Байгалаас заяасан мөн чанарын чинь нэг нь бусдыг илүү их ойлгож мэдэрдэг тийм ээ. Тэгээд хэрэгцээг нь мэдрээд анзаараа тусдын болохыг хүсдэг. Гэтэл энэ чадварыг чинь саботор буюу ашиглаж байгаа. Саботор гэхлээр нэг айдас давтчихсан тэр хэсгүүд тэг хамгаалах гэж зүтгэж байгаа тэр хэсгүүд ашиглах үед өөрийгөө гаргуунд гаргаад бүх юмаа золиосолж тэнцвэргүйгүйгээд тэгэд төсгөлд нь эцэст нь хорсдог, зэвүүцдэг, дараа нь дургуутдаг, эсвэл бүр харилцаагаа тасалдаг ч юм тийм болж болдог тийм ээ. Харин энэ ур чадварыг мэрэгэн ухааны тархич нь ашиглаж байгаа үед чадах юмаа хийн. Тэгтээ үнэндээ бусдыг аврагч нь би биш. Тэр хүнд өөрийгөө аврах чадамж бий. Миний зүгээс энэ дэмжлэгийг би үзүүлж чадна. Мөн үү? Тэгээд тэрнээс цааших тэр
бүр тэр цаад угаар нь өөрийгөө яг зүйл энэ хүний чадамж. Энэ хүнд угаасаа байглаас заяасан надтай адилхан өөрийгөө аврах хайрлах чадамж нь байгаа гэдэгт итгэх. Тэгээ магадгүй зүгээр яг гоо зүгээр таныг сонсоход тиймэрхүү бодол орж ирлээ л дээ. Хаяа гэж бодсон. Тэгээд багшийнхаа бас хичээл ингээд сууж явах багшийн хичээл ингэдэг байхгүй юу? Одоо ингээд бие махбодод чинь ингээд мэдээлэл хадгалагдсан байгаа. Ингээд тэгээд хэн нэгэн хүнтэй уулзахаас өмнө ингээд бие махбод чи айл хизээ реакцлаад эхэлсэн байдаг. Тэгээд ингээд гайхал байдгаас аахгүй. Тэгсэн чинь дараа нь гэсэн бүр ингээд нөгөө дотор нөгөө одоо энийг бүр яг яагаад тэгснийг нь би нөгөө resilience хөтөлбөрт суусныхаа дараа ойлгосон. Энэ шүүгч ажиллаад ингээд исэн юм шүү. Тэгэхээр за энэ хүн чинь одоо нөгөө хүн чинь үү тэг чи энэ хүнд итгэж болох юм уу энэ төр гэдсэн аахгүй сонио. Нэгсэн чинь миний нөгөө доторх нөгөө сөрөг сэтгэл хөдлөл шүүгч маань ажиллаад исэн мөлий. Тэгээ бас нөгөө за тэрийг бичгээд энэнд сувчаад энийг яачаад гэд ингээл ямар нэг юм хийх гэхээр хойш тавиад идэг гэсэн. Тэр маань мөн л бас шүүгч маань байсан юм байна гэдгийг resilience хөтөлбөрөөс бас ойлгож авсан байгаа. Тийм хангалттай биш тэргээл тийм ээ. Яг байна. Тэгэхээр та нөгөө эмээ өвөөтэйгөө өсгöd тийм ээ. Ерөнхийдөө эмээ өвөөтэйгөө бид ингээ зураг хүүхэд насныхаа зургийг харж бараагаад янз бүрийн байдлаар тэгээд бяцхан холбоотойгоо холбогдоод мөн чанараа харах гэдэг тийм ээ. Учир нь хүүхэд мөн чанараараа жинхэнэ тэр мөн чанараараа амьдарч байдаг. Таны ерөнхийдөө ингээ эмээ өвөөтэйгөө амьдрах амьдрал юун сайхан байв. Эргээд бодоход тэндээс ямар бэлэг гарч ирв. Та өөрийнхөө мөн чанараас бас юу олж харав? Ер нь өөртөө байгаа зүйлдээ ерөөсөө сэтгэл хангалуун байдаг юм байна гэдгийг би багшийн нэг гипнозд ороод нэг хүүхд нас руу очдөг. Тэр юу үеэр хичээлийн үеэр би ямар их хайр халамжинд өссөн бэ гэдгийг ойлгож авсан. Өөрөө яхаа өвөө эмээ намайг хайрлсан гэж бодож исэн ч тэрийг би хангалттай сайхан байна гэж ерөөсөө ойлгож аваагүй байсан л та. Гэсэн чинь миний өвөө эмээ хоёр маш их хайр тэр гипнозд орчоо байж хахад зүгээр ингээд гэр дүүр нь л хайр байж байгаа байхгүй юу. Өвөө эмээтэйгээ би надад гэртээ идвэсэн. Тэгээд тэрээр дүүрэн тийм гоё хайрын энерги одоо ч хүртэл намайг араас нь төвшөө явж идэг юм байна энэ хорвоо дээр гэдгийг би ойлгож аваад маш их баярлсан. Мөн энэ бэлэг нь болохоор намайг ийм хүчрэхэг сэтгэлийн тэнхээтэй ийм сайхан эмэгтэй олгож өсгсөн боловсралтай тэгээд нөгөө эргэтэн хөл гарын юмд бүгднгийн бүтэн эргүүл өсгөж өгсөн байгаа байхгүй юу. За тэгээд бас нэг ойлгож авсан юм нь болохоор нэр багтаа хүүхдүүд өвөө эмээдэр өсдөхгүй шүү дээ. Ачаал аав ээжтэй өсдөгтэй гэдгийг би бас ойлгож авсан чинь их гоё байсан надаа. Тэгээ нөгөө залуу насны чинь яг жоохон залуу өөрөө залуу байгаа тэгэл өөрөө хүүхдүүд өсөх чинь дандаа завгүй ба штэ. Нөгөө амьдралаа авчих мөнгө төгрөгөө олон тэг ингээд. Гэтэл эмээ өвөө аль хэдийн тэрийгээ туулсан ер нь жоох уучраа олцсон тал тийм ээ. Тэгээ яг 50 наснаас дээш ерөнхийдөө хүний emotional intelligence буюу жоохон дотоод ертөнцөө ойлгох чадамж нь аяар байгалаараа жоохон сайжирдаг. Үнэхээр том trauma давтчих болвол тийм ээ. Тэнийг тийм эмээ өвөөтэйг өссөн гэхлээр тийм наалгаар дулаахан тийм ээ нэг тийм зөөлөн аядуу ингээд нэг юм өсгсөн юм шиг. Тийм маш их нөмөр нөөлөгтэй маш их зүйлийг сургасан миний хамгийн анхны багш маань нэмээн маань. Намайг шуулаас сургацсан, 5 удуулаас сургацсан. Ямар мундаг. 6 настай байхад ингээд өмднөөс маань ингээд хөлбөр зүгээр ингээд даавуу тогтоож байгаа танан холбоо, хонио холбоо гэдэг янз бүрийн юм цаагаад өгсөн. Тэр эмээ үүд айгуу даваа талтай. Би одоо бол ингээд ямар ч гэсэн өөртөө айгуу арчаатай яваад идэг. Үеийнхнаасаа тэг ингээд сэтгэлээ хоолндоо зохицуулчихна, хасгал хөдөлгөөн хийчин тий. Тэгэхээр бас нөгөө ингээд сурган хүмүүжүүлэх тал дээрээ одоо нөгөө амьдралын ухаанд илүү сургаад өчт юм болов л гэж бодож байна да эмээ өвөөгөө. Тийм практик ухаан. Тэгээ бас тэнд чинь ингээ нөгөө юм зааж өгтөө цаг зарцуулж байгаа, анхаарлаа зориулж байгаа штэ. Тэр чинь ингээд өөрийгөө ингэж тордох юм байна. Ингэж юмаа янзлах юм байна гэд аргын заагаад өчөж байгаа.
Тэ. Гэтэл ийм юм байгаагүй. Тэ одоо жишээлбэл ээж яахааргүй хичээлдээ явах гэж. Тэр чинь ингээл хүүхдс чинь ээж хичээлдээ явах хэрэгтэй болоо явж байгаамаа гэж ойлгохгүй шүү дээ. Намайг хаяа явчихлаа гэж бодно. Тийм ээ. Тэгээд үүн дээр нэмээд эмээ өвөө байгаагүй бол тийм ээ. Үнэхээр гүн хацаанд орох байсан байхгүй. Бараг сэтгцэн юм хямралд орно тийм ээ. Тэгэл тэр эмээ өвөөгийн эдгэрлийн урсгал орж ирсэн. Тэр анхаарал хандуулж амьдрал сургаж зөөлөн аргаар зааж өгсөн гэдэг чинь үнэхээр бэлэг байхаа зураар одоогийн амьдралыг чинь тааг бүтээж чадсан асар том эдгээрч хүч байгаа. Тийм. Үнэхээр сэтгэл заслаар ингээд би хоёлаа сэтгэл зүйж аваад гарч та гэрийн дунд суудсан биш цааг хөхөд тойроод ямар их хайр халамж тийм ээ. Энийг Тийм. гарч ирж байгаад үнэхээр заримдаа бид нар нэгхэн хоёрхан зүйл дээр төлөөд ямар их хайрлагдсан бэ гэдгийг мартцсан явж байна. Би гологдсон, хаягдсан гэд итгэцэн явж байна. Гэтэл үнэндээ амьдралын 90% нь хайр байсан бол хайр ирээд хараад байсан л гэдэг. Тэгэхээр хайр байгааг бол үнэндээ амьд байхгүй шүү. Хин нэгэн өргөжт итгээгүй бол амьд байж. Джон Болбегийн судалгаа штэ энэ нэшлийн нэг бараг 2 нас хүртэл нь одоо еврейчүүдийн хүүхдүүдийг бусна аваад өсгөөд тийм ээ хооллож ундлаад яг цагт нь хооллож ундлаа бас иршин солиод ингээд тавиад байсан чинь 2 нас хүрээд бараг насаараа бүх ихэнх нь тэнд хин нэгэн тэрвээгөө хин нэгэн сэтгэлийг нь зохицуулж удирж биеийн температураа дамжуулж өөрийнх нь температурыг удирдах өгч чадаа одоо зохицуулж өгч чадаагүй нэг тийм тий халуун дулаан хүрэлт утсандаа одоо нас орж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр та амьд байгаа бол тодорхой хэмжээнд тийм ээ ажиллаж амьдраад явж байгаа бол тийм ээ таны амьдралд хангалттай их хайр байсан гэсэн үг. Тийм байлээ ахшаа. Яг үнэ зүгээр мумуу батсан байж болдог. Амьдралын бэрхшээл янз бүрийн жоохон бэрхшээл дундал ингээ тэр бүгдийг мартцсан байдаг юм лээ. Яг үнэ. Тэгээд үнэндээ энэ аялал бол эргэн санах аялал. Таны дотор байгаа угаас байгаа тэр мөн чанарыг гаргаж ирэх. Угаас байсан тэр хайр халамж тийм ээ анхаарал тэр зүйлсүүдийг гаргаж ирэх. Тэр дотор нөхцөн байгаа алд ирсэн шиг зүйлийг гаргаж ирэх. Эргэн санах, эргэн холбогдох, бидээ ирэх. Бидээ ирэхийг нэг талаараа гэртээ ирэх гэж ярьдаг л да. Homecoming зүрхэндээ гэртээ ирэх гэж ярьдаг тийм. За өмнө нь болохоор би нөгөө сургалтууд юмнуудыг сонсдог байсан гэх тий. Тэн дээр болохоор нөгөө драма болон хүүхэд насны сэтгэл зүйн гацаа мөн нөгөө энэ нөгөө мэдрэлийн өөрийнхөө системийг тайвшруулах тал дээр ерөөсөө би өөрөө тэдрийг ерөөсөө олж сонсож байгаагүй. Багшийнхаа сургалт болохоор яг ингээд нөгөө өөрийнхөө бие дээр бууж ирэх гэдэг. Тэгээ анх ингээд нөгөө багшийнхаа бяцлагыг YouTube-аас сонсоо хийсэн чинь за ингээд ам бэлэглэгч хөөрхөн сайхан зөвхнийхээ цохилтыг сонсдог гэсэн. Миний зөвхний цохилт бүр сонсогддгоо. Тэгээд ингэж амьд байгаа юм чинь сонсог мэдээж тохилж л байгаа дуурч л тэгээ бодож байсан байхгүй юу. Тэгээд ер нь ингээд нөгөө улаан төлөвт хүн ингэж дайр давшлаж ингэж одоо нэгсэнд амьдарч явах та. Бүх мэдрэмж бүх юм хараацсан байт юм лээ. Ялангуяа байгаад жоохон тийм нэг сэтгэл санааны хувьд жоохон таагүй байдалд орж исэн бол бүх мэдрэмжээ хаагаад ингээ бүх бие чангарчдаг. Багшийн сургалтуудыг одоо бол би ингээд нөгөө маш сайн сонсгол сайтай дуу авиг айгүй сайн ялгаж сонсдг юм байна гэдгээ мэдж байгаа. За гар маа, хөдөлгөөн маань ингээд нөгөө мэдрэмжүүд бүгдээр ингээ сайхан сэрэгцэн. Тэгээд бас нөгөө юмыг юус анзаардггүй, хардггүй гэж боддог байсан чинь айгүй сайн анзаарч харддаг ойлгож авсан. Тэгээд нөгөө нэг янз бүрийн хуц мурц өнөр ингээд нүрэлтэхээр ингээд айгүй хэцүү санагдаад идэгсэн чинь тэр чинь нөгөө травматай маань холбоотой бас байсан юм билээ. Тийм хоолны амтыг ч мэдэхгүй идчихдэг. Одоо бол ингээд суугаад хоол тэр ингээд амтлаад хүү тэр ингээд нөгөө хоолны зарим хүү ийм амттай байсан юм байна штэ гэ зарим ингээд нөгөө хоолыг идэхтэй. Тийм хөтл ингэж аягүй сайн нарийн ингэж мэдэрдэг болсон. Энэ маань болохоор нөгөө мэдрэмжүүдтэй маань холбоотой. Багш маань эрсэллийн хөтөлбөрийн өмнө болохоор мэдрэлийн системээ ингээд нөгөө тогтолцоогоо
одоо тайвшруулах тийм сургалт байдаг байхгүй бас. Тэгээд тэр сургалтанд дээр маань болохоор энэ яг ингээд системийг хэрхэн тайвшруулж яг одоо ингэж амьсгалаа яаж хуваарлах уу ч гэдэг юм уу тий өөрийнхөө одоо цагтаа сайхан тайвшруулж агаад ингээд ямар нэг зүйлийг хийх тэр талаар ингээд заадаг байгаа. Яг нь таны хэлдэг үнэхээр үнэ. Trauma ерөнхийдөө хүний 5 метр хөг айгуу тийм хэд мэдрэг болгоч одоо жишээ дуу чимээ болохоор хүний дуу чимээг ялгаж сонсож чадахгүй. Өөрөөр хэлбэл хүний тайван тогтун дуу чимээг сонсож бие таатгаруулж чадахгүй. Гадна талын тэр маш их чимээ дуу авианд анхаарал хандуулаад дандаа мэдрэлийн систем биеийг аюулд хүртсэн юм шиг байдаг. Өөрөөр хэлбэл хэд өндөр үйлслийн тийм ээ дуу авианд анхаарал хандуулдаг болчихдог. Эсвэл үнэрлэж чадхаа болдог. Тэр тодорхой трауматай холбоотой. Тэгээ биеийн мэдрэмж байхгүй. Намын буюу мэдрэмжээс үнэндээ хүнд хэцүү зүйлийг заримдаа сэтгэлийн нэмгөө даван тоглохдоо биеэсээ таслагдах хэрэгтэй болдог. Энэ бол хэвийн. Гэт бидээ байгаа тэр бүгдийг ингээл 5 метр хүүгрийн мэдрээлээ гэж баг галзуурч магадгүй байхгүй юу? Тэгэхээр зарим хүн бол намын буюу бүх мэдрэмжээ хаагаад таслагдчихэж. Зарим хүн бол одоо донтож архинд архин. Яг ингээл одоо цагтаа байгаа л мэдрээл авах чинь үнэхээр дийлдэшгүй хэцүү байгаа юм чинь. Түр зур тайлгарал авахаас өөр аргагүй болоод тэр янз бүрийн зүйлэнд донтоод байгаа тийм ээ. Тэгээд нэг нь биеэсээ таслагдах. Энийг дисассоциаж гэдэг юм. Одоо ингээд зөвхөн бодол дотроо л амьдрна. Өөр биелэр юу болж байгааг мэдв. Тэгээд туягч хэлсэн бигдээ буугаад миний гарын мэдрэмж нэм зүйлээд юм шүү дээ. Ийм аваа байдаг. Энэ амттай мэд. Амьд байдал. Ер нь эдгэрэл гэдэг бол амьд байдлаа буцааж aliveness. Үүнээс болохоор амьдраад байгаа юм шиг боловч нэг л сонио. Амьдрахгүй ч нэг л сонь тий нэг л юм тавтаал нэг л юм хар бараа. Гэтэл туяагчийг амьдралд таны орчин өөрчлөлт бол чихтэй хийх мөнгөтэй болоод чихтэйх нь тансаг машин унаал тийм ээ. Одоо ингээл тий гадаад дотоод аялал тийм байхгүй хэрнээ та жаргалтай байна. Жаргалтай. Маш гоё жаргал. Гэхдээ хүмүүс ихэнхдээ яг мөнгөтэй олж жаргалтай болно гэж боддог. Үгүй тийм ээ. Найга бүх зүйлээ сайхан хүлээн зөвшөөрөх. Энэ болохоор нөгөө мэрэгүү ухааны тарих маань ажиллаад эхлэнгүүт ойлгох хүлээн зөвшөөрөх хүч гээд хичээлд маань зааж байгаа юм л да. Тэгээд тэр ойлгох хүлээн зөвшөөрөх хүчийг ингээд бодонгот үнэхээр ингээд таатай. Энэ амьдраад ирсэн хугацаагаа амьдралд маань тааралцсан янз бүрийн аяг гаргасан хүмүүс за мөн хүний амьдралд чинь ингээд харцал гониг тохиолддог. Тэр бүгдийгээ ингээд хүн ингээд ойлгоод энэ чинь амьдралын зам ингээд явах болоогүй байсан чинь ингээд буцсан энэ болоод ийм амьдрал тохиолдож л байгаа бүхий л хүмүүс тохиолж байгаа зүйлээ гэд ойлгоод ирэхээр хүн өөрөө ингээд нэг сайхан ингээд дээрээ байх ингээд хамаг ачаага болгоцсон юм шиг болчт юм лээ. Ер нь сөрөг сэтгэл хөдлөл бол хүнд маш их хүнд ачааг өгч байдаг. Одоо resilience хөтөлбөрийн маань сургалтын маань явцад болохоор сөрөг сэтгэл хөдлөлтөд ажилладаг юм хичээл өгдөг. Яг тэр сөрөг сэтгэл хөдлөлийг ингээд мэдэрч явах үед дээрээс ингээд маш олон ингээд зузаан хүнжил адяал ингээд тавиад байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Бүр дараад бүр ингээд бүх юм уу. Тэгэл буцаал нөгөө ингээд чөлөөлөгдөөл одоо эрэг сэтгэл хөдлөл рүүгээ ингээд өөрчлөгдөд ингээд хөнгөрөөд тэр нэг хүчтэйг аваа хийж байгаа юм шиг санагдсан. Тэр бол маш гайхалтай байсан. Тийм учраас бид нэр энэ дэлхийд амьдрах гэж ирэхдээ хөнгөн сайхан амьдрах гэж ирдэг. Хөнгөн сайхан амьдрах гэж ирдэг. Бадуу хүнд зүйлийг мэдэрч байгаа нь хүнд байдлыг мэдэрч байгаа нь эргээд өөртөө ирээл гэсэн тохоо. Тийм ээ. Өөртөө буугаад ир. Чиний мөн чанар чинь ийм хөнгөн штэ. Ийм их гоё хайр штэ гэдэг. Яг хүлээн зөвшөөргээд та зөндөө олон зүйл дурдсны хувьд сонсогч нарт нэг тодорхой одоо нөгөө сонсогч хүмүүс маань хэрэгтэй болов уу гэдэг нэг нэмэлт зүйлийг хэлэхэд бидээ бууж ирээгүй инх хамаа амаргалан байдлыг дотроо яг мэдэрч үзээгүй сэтгэлийн аюулгүй байдлыг мэдэрч үзээгүй байхдаа хүлээн зөвшөөрөл хийх гэж дайрах оюун санаагаараа тийм ээ бодлороо одоо чиний хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэж өөртөө хэлж хүчлэх харин
бие дээр байгаа ямыг боловсруулад ингээд гаргаад байж адил аяндаа өөрөө хүлээмжших бүх ороод ирдэг. Хүчлэх хэрэггүй. Тэгэхээр хүлээмжшүүрэл гэдгийг сонсохдоо хүчлэх тухай битгий ойлгоорой гэж хэлэх гээд тийм ээ. Хүлээмжшүүрэл аяндаа бүх ороод ирсэн тий. Бие тайвшруулж адилхан нь. Гээл нэг сайхан өөр ирэхгүй хүний ингээд зөрхнөөс нь гоё ингээл дулаан инээр ингээл гадагш хаад тараал идэм билээ. Ингээд өөртөө ингээл бяцлал хийгээд ч юм уу ингээд сууж яхад тэгээд ингээд хүлээн зөвшөөрөөл тэр хүн за энэ хүн одоо аргагүй л болоод ингэж дээ. За энэ хорвоо надад ийм хүн байдгийг таниулж өгсөнд нь баярлалаа. За энэ бэрхшээлээс би ингээд ухаарч авах юм байгаа юм байна гэл ингээд хүн ойлгоод хүлээн зөвшөөрөд ахаар аяндаа хүн ингээд өөрөө дэлгрээл нэг тийм зөөлөн айтайхан болоод идэм билээ. Яг. Тэгэхээр нэг жоохон бие зөвлөрөөд ирэнгүүт хүлээмжшээр pop гэ ороод ирж байгаа. Үндэ хүлээмжшөөрөөгүй үед бид нэр яг бүх булчин чангарсан, эрүү зуурцсан тийм ээ. Шазуураа зууцсан, хамаг булчин чангарсан, амьсгалд авчигдсан ийм л байж байдаг. Тэгэл бахан бие суллаад өөртөө бууж ирээ, зүрхэн дээрээ жоохон төвлөрөөл ингээл байж адил хүлээмжшүүрэл ороод ирдэг. Гэхдээ яг trauma байгаа тохиолдолд жоохон энэ чангарлууд дээр арай жоохон ажиллах хэрэгтэй л болдог л доо. Заримдаа тэр чангарлыг хүн өөрөөрөө даван тулгаж байгаа хэвчээ шүү дээ, тийм ээ. Багшийн маань сая хэлсэн энэ нөгөө би чангараад гэд энэ бол надад маш их байсан. Нөгөө л хоёр гараа атгаж агаад л бие урагшин ингэж зүтгүүлээд л хамаг эрүү хүзүү бүх юмаа чангалж аваад за хаста нэрээ хийгээд үзүүлээд өгнө гэл ингээл дайр давшилжсэн юм маань. Ингээс системээ тайвшруулад тэр мэдрэлийн системээ тайвшруулах тэр тасгалуудаа хийгээл ирэнгүүт биэнд маш их өвдөлтөд мэдрэгдсэн. Тэгээд болохоор за вирусаар өвчин үүсгэгддэг. Бас миний бодол энэ сүрэг сэтгэл хөдлөл амьдралын энэ бэрхшээлийг даван туулж явах явц системээ тайвшруулах гэсэн болоод түнд бас нэлээ их өвчлөл үүсдэг юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр бидээ буугаад ирээд ингээ анзаарсан чинь би өвчтсөн байсан юм шүү дээ. Анзаарсан байна тийм ээ. Тэгэл сулгахаараа ингээл нэлээ ингээл гарах үлийн үзүүрлөө ингэж өвцөр аваад одоо тэгээд тэр өвдөлтүүд маань гайг болсон. Яа тэгэхээр нөгөө чангарсан байсан юмыг сулгахаар нөгөө бичэн шөрөмснүүд маань маш их өвдсөн байна л гэж ойлгож авсан. Би маань шиг чангаралтай байж гээд. Тэгээ яг аажуугаар ингээ байгаагаар суллаад тийм ээ. Учир нь өөрөөр хэлбэл ингээ нөгөө симпатик төлөв, улаан төлөвт чинь яг арслан араатан миний араас хөөгöd барьж идэх гэж юм. Тэ? Тийм байдалтай явж байгаа гэсэн. Гүүж хар урдаар гүйж байгаа тий. Гэтэл тэр хүн тийм мэдрэлийн системийг гинт зогсоовол маш хүчтэй зогсоовол заримдаа тийм зүйл тохиолдох юм бэ. Тэгэхээр ихэнх үедээ хойлоо сэтгэл зүйн аваагүй тийм ээ. Ихэнх үедээ сэтгэл зүйн аваагүй зүгээр ганцаарчсан бие даасан байдлаар явж байсан шүү дээ. Тэгээ яг уг нь бол ганцаарчсан хойлоо хийж исэн бол яах байсан бэ гэхээр арай удаанаар суллаад өөрөөр хэлбэл удаанаар яг чиний араас арслан хөөгөө за одоо нэг амьсгаа авчих та гэдэг ингээд нэг баагаар явхлаар арай өвдөлт нь гайгүй тусаж болох байсан. Тэр мадуу нөгөө бие даах хөтөлбөрүүд маань нилээн та одоо нөгөө нилээн жоохон хүчтэй буусан байж болох юм тийм ээ. Гэтэ ер нь одоо л гайгүй багш. Яг хүмүүс олох гээд ер нь биеийн өвдөлт чинь бас сэтгэл зүрхтэй энэ амьдралын энэ хүнд бэрхшээлийг даваад туулж явж байгаа мэдрэлийн систем нь бидрийг ингээ хамгаалаад тэрнээс ингээ бас үүдэл чангарлалаас шалтгаалж ингэж үүдэлт үүсдэг шүү л гэж ойлгох гэсэн. Түүнээс гайг байсан. Гайг байсан. За таныг өвдөгцөн байх уу гэдэг. Гайг багшаа. Нэг ингээл нэг жоохон угаасаа л бид нар чинь ингээд нөгөө нэг сайхан ингээл дээшээгээ твшээл буцаж доошоогоо ингэж амраад явах хэрэгтэй. Энэ бид нар чинь шууд ингээд нөгөө амтгуугаар тавшаад явчаад байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө хичээл суугаад багшаагийн сургалтнуудад суугаад ингээд яваад ирэхээр ингээл сайхан ингээ хийх үедээ хийчээд амрах үедээ амраад ингээд өөрийгөө ойлгож аягүй сайхан юм бэл. Тэгээд нөгөө амраал ингээл за нэг болохоо олоод жоохон сэтгэл санаа ингээл тавгуурах шүү дээ. Эн чинь зөв зүгээр ингээл хичнээн жил ингээ нуруунд дээр өөрөө явцсан юм чинь шууд ингээ нэг ачаа болгож байгаа юм шиг зүгээр болохгүй шүү дээ тий. Тэгэл дээжэд багшаа маань ингээл нэг
яг за одоо та нар ингэж л агаад гэсэн бол байртаар нэг гоё бичлэг ороод ирдэг аахгүй. Тэгээд сонсоол нөгөөх нь ингээ сайхан сэргээл ирдэг. Тэр нь Аха. бол айгу энэ 24 оныг би маш гоё өгцөн. Мгм. Өмнө жилүүд би ингээ шинэ жилээр за одоо ингээ шинэ оноо өгч чинь ингээл нэг хуучин нөгөө гүнэ зом гомдол харуулсан хамаг юм өөрөөл ингээл нөгөө шинэ он руу орчдөг байсан байгаа байхгүй юу. Аха. 24 онд би ингээд бүх юм ингээ орхиод нөгөө энэ амьдрал болоод өнгөрсөн бүх зүйл ингээ болоод өнгөрцөн гэдэг тэр юунда үлдээгээд би Мм. одоо ингээд сайхан гоё он руу орж ийн би шин сайхан хуудсыг нээж ингээд ингэж орсон чинь энэ жил бүр үнэхээр гоё ясаа. Ямар сайхан бэ. Маш гоё. Тэгээд одоо 24 он дундаа оршин штэ. Таны амьдрал ингийн 24 онд ямар байна? Бидээ ингээд амьд амьдрах ямар байна? Тэгэхээр магадгүй энийг бүр тодруулжсэн бол таны харилцаа яаж өөрчлөгдөж байна? Амьдралд хандах хандлага өдөр тутамдаа юу өөр байна? Би ер нь бол айлын том охин байхгүй юу? Мм. Тэгэл нөгөө өөрөө жоохон ингээл нөгөө янз бүрийн жоохон хөнгөн хөдөлгөөнтэй одоо нөгөө нэг дайрч давчсан хүн шүү дээ. Тэгээд нөгөө дүүнэрээгаа ингээд хийчихээр яа тийм тэгээд хийчихээр яа тийм ингээл нөгөө түлх чи улам нөгөө ядарч байгаа дээр нь улам ингээ унгаагаад идсэн юм байна. Мм. Тэгээд сургууль аваад хүлэн зөвшөөрөөл одоо миний дүүнер гэдэг чинь 40 гарцсан 50 40 байгаа хүмүүс байгаа шүү дээ. Аа. Гэтэл нөгөө жоохон чиг эрхлүүлээ нөгөө жоохон байсан шиг ингээл үнсээл миний дүү мундаг чадна шүү гэл ингээд эрэнгүүт нөгөө түлхээ маань амьдрал нь айгүй гой тогтоод хайтайхан болоод ирсэн. Яг байна. Мм. Тэгэхээр би ч гэсэн ингээд айгүй гой сэтгэл амар болчихж байгаа байхгүй юу. Өөрөө нэг юм чангарсан юм очиод нэг бас нэг чанга хүмүүст очиод ингээд л баг ингээд хоорондоо түп тап гэл ингээд хоорондоо Үзэлтэй. тэгээ зөөл ингээд хайр инрэл гараад ирэнгүүт буцаал тэр хүмүүсээс чи над руу бас ингээд сайхан зөөлөн зүйлэл ирнэ шүү дээ. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн ингээд нөгөө нэг сэтгэл нь амар болчихж байгаа байхгүй юу. Тэгэхгүй л ингээл нөгөө нэг дайр тавшаал ингээл ядаж явахт нь бас дээрэс нь би чи ингээл тэгсэнгөө бүр эвгүй амар болгоцсон байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө ямар нэг юм болохоор бас багшаагаан сургалтнаас сурсан интеншнээ илгээчтэй хүн хэцүү юм болоход өмнө нь бол одоо яаны ингээд уйлж хайлал явдаг байсан бол одоо сайхан ингээд нөгөө өнцгийн амьсгал авч агаад өөрийнхөө яг хүсэж байгаа одоо хин нэг хүн өвдсөн бол тэр хүнийг эрүүл байгаасаа гэдэг интеншнээ илгээчтэй. Ямар нэг ажил хөсөлж ивэл бас одоо ингээд нөгөө сэтгэлээрээ л ингээд үдэм болоо явцдаг тийм болцсон. Тэгээд түүнээс биш нөгөө хил амаараа улам ингээ унгаагаа шүүгээд нөгөө энэ талаар болохоор бас нөгөө эрсэлээс хөтөлбөрийнхаа нөгөө шүүгч сэтгэл хөдлөлийн тэр хичээл дээр үзсэн байхгүй юу? Одоо ингээд тэр хичээл дээр ингэдэг байхгүй. Хүнийг ингээд сөрөг сэтгэл хөдлөлөөр шүүгээл дашчаагүй марчаагүй гэл ингээл ах юм бол тэр хүн чинь өөрөө бас нөгөө сөрөг сэтгэл хөдлөлд автаад өөрөөгөө ингээ унгаад идэг гэд. Цаана эрэг ингээд за одоо яа юу нь болохгүй байгаа юм бол за чи чадна доо гэд ингээд бодчих юм бол нөгөө хүн ч гэсэн бас эргээр бодоод ажил нь бүтдэг гэд энийг бүр ингээд баталж сурч авсан гэсэн үг нь тэгээд их гоё яга. Мэдээж заримдаа үнэхээр сэтгэл зүйн их гацаатай байгаа үед тийм ээ. Хэдийгээр оюун ухаанаар бусдад сайхан хандаж явж чадахгүй тохиолдол байдаг. Тэр тохиолдолд жоохон дэм аваад өөртөө эдгэрэл аваад ирэхээр аяараа сэтгэлээр ундраад эхэлж байгаа хэвээр. Бараг өглөө ингээд сууж ил нөгөө хайртай хүмүүсээ бодоол эхнээс нь бодоол да гээл те. Яг үнэ. Өглөө чинь бодож ёо бүр ингээл бүр амар ядарч босч ирдэг сон одоо чинь ёо ямар сайхан юм бэ. Мууж эргээд өндөргээд нөгөө ингээд 30 тойрно ингээд зайлдаг болцсон ч бүр айгүй гоё. Өөрөө цагаас хавуулаа шууж эргээл эхэлж байгаа те. Ийм бүр 5 цаг гээд гээгээ орсон. Тэгэхээр таны харилцаа жигдрээд сэтгэл хөдлөлөө биеэ удирдах хянаа. Тэний ертөнц хорвоод бас итгэх итгэл чинь бүр дээшилсхэн тийм ээ. Энийг сайхан хамт олонтой болоод байгаа шүү дээ. Эдгэрлийн ажил хийж яваа хүмүүстэй. Тийм хүмүүстэй хамт амар байна. Сэж маань хамт олон маш гоё. Сүүлийн интеншний баг гэдээ бас байгаа. Тэгээ мөн ресурс хөтөлбөрийн маань под уулзалтын баг гэдээ байгаа. Тэгээ бас сэж маань хамт олон байгаа. Нөгөө анх ингээд сургалтанд нөгөө ойролцоо орж ирсэн хүмүүс маань бас нэг ангийнхан болчиход байгаа шүү дээ. Ерөнхийдөө тэгээд нээлттэй ингээд айгуус гоё
Тэгээ нөгөө нэг хүнд ингэж итгэж болох юм байна гэдгийг би багшаахаа хөтөлбөрөөс бүр илүү их ойлгож авч байгаа. Би ч хүнд нууцаа ярьдаг түр ярьчихсан шүү дээ тий. Гэтэл ингээд миний энэ нөгөө нэг хэрэг би ингээд нэг жоохон гунигтай уйлах юм бол юундаа уйлдیں۔ Дандаа уйлдаг ч гэдэг юм уу тий. Тэгж хөмжлүүлдэг байсан байгаа байхгүй юу. Гэтэл одоо ингээд би жоохон ингээд хэцүү байгаа тийм юмаа ч ингээд нээлттэй ярьчдаг. Гой сайхан байгаа зүйлээ ч ингээд ярьчдаг. Түүнийг маань ингээд яг байгаагаар нүлээгээд авчдаг. Өөр газар ярих юм бол ингээд бас жоох хэцүү шүү дээ. Ер нь итгэхгүй ярихгүй тий. Тэгэхээр маш гоё хамт одоо. Тэгэхээр тэр оролцсон хүмүүс маань өөрөлдвөл өөр дөрөө ажиллаад ирэхээр бусдад бас яаж сэтгэл зүйн дэм үзүүлэх үү тий? Бусдад сэтгэл зүйн аюулгүй орчин яаж хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг тухайд суралцаад ирж байгаа. Тий? Тэгэл ихэнх хүн тэгж чадахгүй байгаа. Ихэнх хүн тэгж чадахгүй байгаа. Уусаа эн чинь жоон хөгжүүл хүчиртэй л ур чадвар болчихж байгаа юм л. Өөр дээрээ бууж ирж өөртөө тэгж ханддаг болохоос нааш бол бараг бусдад тэгж ханд. Өөрөө хэрвээ уйлахыг зөвшөөрдөггүй бол бусдын уйлахыг үл дэвчин шүү дээ. Тийм ээ? Бараг чи яагаад байгаа юм? Тэгэх бах тий. За тэгэхээр хоёлаа ингээд ерөнхийдөө яриа маань төгсгөл тийшээ орж ийн гэж бодож байна. Тэг өмнөх би подкастаар дуурчсан үл хайхрал гэдэг. Ерөнхийдөө ингээд ээж яах аргагүй баг болж явж сургууль соёлоо ингээд эмээ өвөө хариуцлагыг аваад ингээд тий реакц өсгсөн. Гэхдээ тэр бяцхан амьтанд ээжээс салж байгаа бол үл хайхрал хаягдал болоод хувирчдаг. Яг хоо энийг ийм шоума байгаа тохиолдолд үл итгэх нь хэвээ. Үнэхээр итгэсэн хүн гоё авсан юм чинь. Маш өвдсөн юм чи яах юм тийм үстэй. Тэгэхээр хинд ч итгэхгүй байх нь хэвээ. Тэгэхээр энэгшил эмзэг энэгшил байгаа тохиолдолд итгэл байхгүй болсон байдаг. Тэгэхээр одоо ингээд хамт олноороо дамжуулаа тийм ээ. Өөрөө өөртөө ингээд багштайгаа ингээд ажиллаад энэгшил батчиж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Жохон цаг хугацаа орно тийм. Чи аялал. Тий. Тэгэхээр итгэл алдчихсан байгаа. Хорвоо ярьсан ганцаараа бүх зүйлээ доошоо дараа яриад байгаа хүн байд. Хаяа таныг магадгүй тань дэмжлэг үзүүлж чадах, сэтгэл зүйн дэм үзүүлж чадах, аюулгүй орчин бүрдүүлж чадах хүмүүс хүрээлээгүй байл гэсэн үг. Тим хүрээлэг та сонгож болно тийм. Одоо том болсон юм чинь жоохон хөхөд биш шүү дээ. Би тийм зүйлийг хэлье гэж бодоод. Тэгээ бас нэг төгсгөлд нь нэг чухал зүйл бол үнэхээр хүн махан биеийнхаа тэр реакцуудыг мөн үү мэдрэлийн системээ удирдах зохицуулж чадаж байгаа цагт сэтгэл хөдлөлөө удирдах чадчаас хүн юу ч удирдах чад. Энд оволзоол, бочуураад, чангараал яахаа мэдхээ болохоор бусад руу дайр давшаал хорвоо ертөнд орсон юм шиг болоод эсвэл ингээл бусдаас нуугдаал тэ цаашаа ингээл нуугдаал чимээгүй болоод ганцаардаа л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ удирдах чадамж нь хүнд бий угаасаа таны жинхэнэ мөн чанар эдгээгч хүч чинь гэмтээгүй. Цээр ариун чадамжтайгаараа байж л байгаа. Тэрэндээ уулзах, тэрэндээ холбогдох замыг эхлүүлчихвэл тэгэл болдог. Танд юу бодогдож байна? Нэмж хэлэх ярих зүйл байна уу? Хүний амьдралд тохиолж байгаа бэрхшээл бүхэн бэлэг байдаг гэдгийг яг ингээд бэрхшээл бол боломж, бэрхшээл бол бэлэг гэж явдаг байсан мөртлөө тэр хэрэгээс ойлгох байсан. Мөн нөгөө нэг амны ишиг гэж ярьдаг штеп. Хөвтэй хүнтэй. Тэгээд би ч өмнө нь нэрөөс ингээд нөгөө миний 90 доныг минь гэдэг байхгүй. Тэгэл амны ишигтэй гэхээр хай миний амны ишиг гэж байхгүй гэж боддог байсан. Тэгээд багштайгаа уулзраад энэ сайхан хөтөлбөрт суугаад одоо ингээд ер нь нийгэмд одоо 55 нас ч одоо хөвшин нас гэд бараг л одоо яриад байгаа шүү дээ. Гэтэл үднэсэндээ би энэ сургалтуудыг аваад энэ амьдралыг ингэж харж ойлгоно гэдгээр болох
гэдэг маань болохоор үнэхээр хувьчлаг юм байна. Үнэхээр амны ишигтэй хүн юм байна гэж өөрийгөө ойлгож аваад байгаа. Маш гоё. Тийм шүү дээ. Тэгээ ийм өдийн наснд ийм янз янзын юм сураад тий дахин амьдрахад хизээж ороодохгүй. 55-наас бол одоо энэ баруунд бол жинхэнэ залуунаас хоёр дахь амьдралаа эхэлдэг нас. Салуу салаад нийлүүлж нийлээ явчихчих хүмүүс. Сүнслэг айдас хийн нэр гэ гэр мэрээ зараад тэгээд. Бас ангийнхныгаа тэгдэг байхгүй юу? Юу вэ? Чи 5 настай хүн айжуд бид нар чинь 30 насаар дүү штэ. Юу яриад байгаа юм гээд тэгдэг байхгүй ангийнх. Манай нөгөө жаргах цэнгэх нас дууслаа гэд тэгдэг байхгүй юу? Аха. 60 хүрлээ жаргах цэнгэх нас дууслаа гингүүт нь юу ээ 60 хүрлээ жаргах цэнгэх нас эхэллээ гэж. Яг энэ. Жинхэнэ амьдрах цаг энэ нас шүү дээ. Тэ та Хүүхэд хурц байсан гой залуучсан харагдаж байна. Хүн. Энэ эрсэлийн хөтөлбөрөөс хойш бүр илүү сэргээд байгаа. Нөгөө мэрэгэн их маань ажиллаж байгаа болохоор нэг стресс багасаад. Замын хөдөлгөөнд орохоор айгүй характергүй хүн байлаа шүү дээ. Нөгөө жижигнүүдээ сургуулиас нь аваад дайрлаа гинтхэн огцом орж ирлээ гэж бүр нөгөө нэг социализмын үеийн бас нэг яг нэг ингэж явах хэвээр яг юм байх хэвээр гэсэн нэг тийм зам байгаад идэг гэсэн юм байна. Одоо нөгөө төгс банкч гэдэг нөгөө саботарын манд бас нэг тал байх та. Одоо л ингээд яв чи яарч яваа юм байлгүй за баярлалаа гэд бүр ингээд хүн өөрөө ингээд сайхан тайвшраад амар амгалан болоод ирэнгүүт ингээд эд эсүүд маань ч хүртэл ингээд хэвээ ажиллаад айгу сайхан. Нойр бүтэн. Тэгээ нойр бүтэн цус чинь хэвээ шахагдаад бидэрлийн системийн чинь нөгөө амарч нөхөн төлжөө сэргээх тэрсэн парасимпатик мэдрэлийн содлууд нэгтгэвчээ төлөв нэгтгэвчээ шахлангууд аяндаа хүний хөгшрөл удаашрд. Угаасаа удааш. Стрессийн горимд ингээд яадаг чинь хөгшрөл хурцсан шүү дээ, тийм ээ. Монгол хүмүүс чинь залуу сайхан, гой сайхнараа байхыг эрхэмлдэг болохоор тэрийг бас дурдж хэлье гэж бодоод. За тэгээд хоёулагийн яриа төгсгөлдөө ирж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу? Энэ боломжийг ашиглаад гартаа маш их баярлалаа гэд өөрийнхөө хайр талхтыг илгээ. Үнэхээр чинь энэ хороод би тантай авчирсандаа үнэхээр их баяртай байгаа. Тэгээд нөгөө цаг нь болохоор л үнэхээр нөгөө шав бэлэн болохоор багш гарч ирдэг гэж л үнэ юм бэлээ. Маш баярлалаа. Тэгээд ер нь болохоор энэ одоо төрөл төрсөн энэ сүнсээ би дараагийнхаа төрөлтөө нэлээд жоох ингээд нэг бүр учиргүй ингээд нөгөө нэг бүр сайжруулахгүй ч гэсэн ямар ч байсан жоохон шат ахиуллаадаа л гэж ойлгож авч байгаа да. Шат ах. Яа мэдээ шат ахсан байгаа. Гэхдээ нэмэлтээр бас яг одоо үлдсэн амьдралаа жоохон жаргая л да тийм ээ. Одоо цагтаа ингээд орчлон хороо жоохон амталж хаарч цаашааж амьдрий тийм ээ. Тий. Эргэн тойронд ийм сайхан зүйл болж байгаа чинь ингээд 100 болоод өвөл болоод хавар болоод намар болоод ингээд нөгөө цэцэг яаж дэлгэр чинь шууд яаж эргэж ирж буцаж чинь тэрийг ч анзаарахгүй. Би ингээд одоо 2 жилээс хойш бол угаасаа нэг жоохон юм нөгөө хотын захад байгаа учраас энд яг нэг юм усны шуудтай жижигхан ан антим газар яагаад байгаа байхгүй юу. Тэгээд шуудыг тэгж бүр ирж буцаж байгаа тэр ингээд нөгөө хөөхөн өндгөө дараал ингээд байж байгаа тэр нуурын хажууд мэж ингээд хараа сууж айгүй гоё ах юм аа. Бүр тийм сайхан ингээд амьдрах гэж ингээд яваал тэгэл нөгөө хайлттай хүмүүсээ гомдоогоод би ч ингэж зүтгэж जैन би ч ингэж хийж जैन гэдээ яваадсан байгаа байхгүй. Яг ингээд амьдралтай буугаад ирэнгүүт үнэхээр амьдрал ямар сайхан юм бэ? Би ямар азтай юм бэ гэдгээл ойлгож авсан байна. Тэгэхээр улам залуужаа сайхан амьдраад амьд байгаа. Улам илүү амьдчаад ирсэн байна. Үнэхээр талархалтай. Намайг сонгож итгэж үйлчлэгээ авсан баярлалаа. Тэгээ таны хичээл сэтгэлд бас үнэхээр талархаж байна. Ярьслаа өгсөн баярлалаа. Баярлалаа багштай. Би танаа зөндөө их бахархдаг шүү. Баярлалаа багшаа урам өгч байгаа. Танаас маш их зүйл сурч авч байгаа. Та маань маш олон хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж, өөрийгөө ойлгох,
ингээ харилцаагаа сайжруулах, гэр бүлтэйгээ ив найртай байхад нь маш сайхан ингээ сургалтыг өгч байгаа та. За баярлалаа. Тэгээд уулзъя да. Түр баяртай. За түр баяр.